UBS телевизийн сурчлах групп шуурхай дуудлагын дагуу нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд бол нийтдээ 5 иргэн ар араасаа дарааллаад бас нас орсон юм харамсалтай байдал тохиолдсон байгаа. За энэ хэрэг маань бас юунаас үүдв гэдэг учир шалтгааныг тайлбарлахаар бол яг нийслэлийн засаг даргын орлогч болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна. Тэгэхээр ерөнхийдөө урьдчилсан байдлаар бол архинаас болж хорцсон байх магадaltaй болцсохгүй гэж үзэж байгаа. Манай шуурхай мэдээлэл өгөх гэж байна. За Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хорцсон байж болзошгүй байдалтайгаар нарс орсон та холбогдуулан нийслэлийн засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж шуурхай ажлын хэсэг байгуулсан байгаа. За энэ шуурхай ажлын хэсгийн одоо гол зорилго бол за ямар одоо шалтгааны улмаас за энэ хүү иргэд одоо бас хорцсон байж болзошгүй вэ гэдгийг тодорхойлох ийм одоо шуурхай ажлын хэсэг. За мөн одоо цааш шуурхай авах арга хэмжээний талаар санал боловсруулж засаг даргын одоо зөвлөлд шуурхай танилцуулах ийм одоо ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. За өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд за анхны одоо дуудлага бол 12 цаг 10 минутын орчимд ирсэн байгаа. За үүнээс хойш 20 цаг 40 минут хүртэл бол нийт 5 иргэд одоо хорцсон за мөн одоо нас орсон байдалтай ийм одоо дуудлагууд ирсэн байна. Тэгэхээр бас манай мэрэгжлийн бүх одоо байгууллагууд хэрэг хүртэл мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаатай холбоотой та бүхэнд өгч болох одоо мэдээллийг хуулийн хүрээнд бол өгнө. Урьдчилсан байдлаар бол эдгээр улсууд нэг бөөндөө цуг байж одоо нэг зүйлээс хорцсон байж болцсохгүй ийм байдалтай байгаа. За хэрэг шалгахын ажиллагааны явцад одоо эдмүрийн баримтаар хураагдсан эзүүлсийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд одоо эзүүлсийн хортой хоргүй энэ байдлыг тогтоолохоор шинжилгээнд хөрвүүлээд ажиллаж байна. Мөн одоо нас орсон хохирогчдын бас хаанаас ямар зүйлээс хордож өхлийн шалтгаан хүрэх болсон бэ гэдэг шалтгааныг тогтоохоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ажиллаж байна. За одоогийн байдлаар бол одоо яг ийм юмнаас ингээд хордоод нас орсон гэсэн ийм байдал тогтоогдоогүй. Одоо биднес бол нэг хамгийн сүүлийн нас ороод одоо цаг гарангийн хугацаа болж байгаа. Өглөө гэхэд бол энэ асуудал бүрэн эцсийн байдлаар тогтоогдно. За ер нь бол мэрэгжлийн байгууллагууд бол урьдчилсан байдлаар энэ агс хатуурлах дундын зүйлсээс болж хорцсон байж болцсохгүй гэж урьдчилсан таамаглалыг дэвшүүлж ажиллаж байгаа. Тэгээ иймээс иргэдэд бас анхаарал анхааруулж хэлэхэд ер нь бол өнөөдөртөө энэ мэрэгжлийн байгууллагын дүгнэлт шийдвэрүүд гартал бас агс хатуурлах дундын зүйл аль болох хэрэгжилдэггүй байх татгалзахыг бас та бүхнээс хүсэж байна. За мөн одоо чанарын шаардлага хангахгүй гарал үүсэлт тодорхойгүй мөн одоо найдваргүй ийм худалдааны газруудаас ийм агс хатуурлах дундын зүйл авч хэрэглэхгүй байхыг бас та бүхнээс хүсэж байна. Үүсэл нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас одоогоор бол бид нар 247 улсын байцаагч ажилтан бол ажиллаж байна. За бид бүхэн архи сахтууруулах хундаа худалдан борлуулдаг түүгээр одоо үйлчилдэг нийт бол 761 газрыг одоогийн байдлаар бол хяналт шалгалтанд хамруулад явж байна. За үүнээс одоо с 'жиг бүхий 3363 шил архийг бол битүүмжиллээ. За мөн 52 дээжиг итгэмжлсэн лабораториудад одоо хөргүүлж ажиллаж байна. За шинжилүүлж эхэлж байгаа учраас сорилын дүн бол одоогоор гараагүй байна. За мөн одоо цагдаагийн дарагтаа ярьсантай холбогдуулан нийт иргэдтэй хаяг шашгын зөрчилтэй тодорхой газар одоо үйлдвэрлэгсэн тодорхойгүй архи сахтууруулах хундаа түүнээр одоо үйлчлүүлэх дээрээс нь архийг одоо худалдаж авахыг нэгдүгээр иргэдэд бол бас бид сэрэмжлэл болгож анхааруулж байна. Дээрээс нь одоо энэ баар цэнгэний газруудад архи сахтууруулах хундаагаар үйлчилж байгаа. За энэ үйлчилгээний газруудад ч гэсэн одоо хаяг шашгын тодорхойгүй ямар бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа талаар бас тодорхой мэдээлэлүүд бол байдаггүй, нэлээд хаагдмал байдаг. Ийм учраас иргэдээ одоо энэ баар цэнгэний газрууд, архи сахтууруулах хундаа үйлчлүүлдэг газруудаас аль болохоор одоо үйлчлүүлэхтэй стандартын дагуу үйлчлэгээ авахыг бас анхааруулж хэлж байна. Тэгээ бид ямар ч байсан өнөөдрийн хувьд бол өнөөдөр шөнийн дотор бол манай лабораториуд бол дүн шинжилгээнүүд нь гарна. Тэгээ дүн шинжилгээ гарахаар бид нар өглөө албан ёсны одоо мэдээллүүдийг бас хэлнэ. Та бүхний орчин тойронд архи сахтууруулах хундааны зүйл хэрэглээд ийм байдал нь одоо муудсан ийм хүмүүс байх юм бол 103-т хандаж эмчийн зөвлөгөө авахыг хүсэж байна.
Тэгэхээр ойр орчиндоо болон таны одоо үйлчлэгээний газруудад те орон гэрт согтууруулах хундааны зүйл хэрэглээд биеийн байдал нь бас одоо с ижигтэй биеийн байдал модсон ийм хүмүүс байх юм бол 103 тандараа гэдгийг. Өөрийн одоо эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэдээллийн хүрээнд та бүхэн маань бас урьдчилан сэргийлэх юм зайлшгүй одоо шаардлага үүсчээд байгаа учраас та бүхэн албан ёсны одоо шинжилгээ, дүгнэлт гарах одоо хүртэл бол архи согтууруулах хундаагаар үйлчлүүлэх энэ одоо байдлаа бол бас хязгаарлах нь одоо зүй тема гэдэг одоо зөвлөмжийг ажлын хэсгээс бол та бүхэндээ өргөж байна. Тэгээд мэрэгжлийн одоо байгууллагуудын дүгнэлт гарсан одоо тэр шуурхай мөчид бол та бүхэнтэй мэдээлж нийт одоо иргэддээ бас энэ одоо өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ гэдгийг хэлье. За 5 хорцсон иргэний хамгийн ихний дуудлага бол өдөр 12 цаг 10 минутаар бүртгэгдсэн болвол хамгийн сүүлх нь 20 цаг 40 минутад бүртгэгдсэн байгаа. За ямар ч тач бол энэ хэргийн бас яг учир шалтгаан юунаас болж хорсныг тогтоотол бол нийслэлийн нийт иргэдэд бол бас архи согтууруулах хундааны зүйл хэрэглэхгүй байхыг бас уриалж сануулж байгаа юм байна. Мэдээллийг цогцоохон энх болдноор сурвалжлан өргөлээ.